бүгдээрээ хамтдаа хөгжин дэвшицгээе. За, сайн байцгаана уу? Залуусаа та бүхэнд сайхан өдрийн мэндийг эцэг миний зүгээс хүргэж байна. За, өнөөдөр корпорэт зочид буудалд манай XM брокерийн 2 дахь семинар одоо ингээд 11 цагаас үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн боллоо. За, тэгээд өнөөдрийн семинараар бол мэдээж бол бас манай залуу арилжаачд маань өөрсдийн мэдлэг боловсрал дээр тулгуурласан зүйлүүдээ сайхан залуучуудаа үн төлбөргүй хуваалцаж байгаа шүү. За, XM брокерийн хувьд ч гэсэн ерөнхийдөө Монгол арилжаачдын за ер нь бол арилжаа хийж байгаа залуучуудын мэдлэг боловсралд бол үн төлбөргүй сайхан олгодог байгаа. За тэгээд дотгошоо орж хэдүүлээ харцгаая. За залуусаа XM-ийн семинар маань корпорэт зочид буудлын 7 давхурт одоо яг эхлэх гээд юмнуудаа бэлдэж байна. За зөндөө олон залуучууд маань ирсэн байна. Тэгээд XM брокерийн хувьд гэх юм бол өөрсдийн арилжаачтай кэрлж за тэгээд үнгүй мэдлэг боловсрал олгоход нь тусалдаг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас дараагийн удаа ч гэсэн манай XM брокероос зохион байгуулагдаж байгаа семинар дээр хүрэлцэн ирэх бүрэн боломжтой. Бүгдээрээ хамтдаа хөгжин дэвшицгээе. За залуусаа манай XM брокерийн маань одоо ингээд та бүхэн харах юм бол ингээд бүх зүйлийг одоо ингээд бэлтгэсэн байна. За мэдээж бол ирж байгаа зочдтой бид нэр бас цаг заваа зарцуулаад ирж байгаа учраас хүндэтгэх зорилгоор одоо бас ингээд нэг хөөрхөн гарын бэлэг бас ингээд ирж байгаа бүх залуучуудаа ингээд бэлдсэн байна. Тэгэхээр ямар ч байсан маш сайхан үйл ажиллагаа болно гэдэгт бол итгэж байна. За залуусаа өнөөдрийн семинарын гол дүр болох Робин Худ Академийн батлуу байна. За тэгээд арилжаа тавлаг уу? Дэжгүй сайхан байна. Тий. Өнөөдөр тэгээ бас XM брокерийн танилцуулга болгоно ээлж семинар зохион байгуулагдаж байна. Тэгээд айгүй олон арилжаачд ирсэн байна. За миний зүгээс бол бас өөрийнхөө алдаа оноо тий туршлага юу гэдгийг тий хийх бүх зүйлээ хийх гээд бас ирсэн жоон сандралтай ингээ явж байна тий. Өмнө нь бол яг анх болж байхад бол миний хувьд бол тайзан дээр бол гарч ирсэн. Гэхдээ ер нь бол яг семинарын жохон сандарч байгаа үстэй яг нэг нөгөө хэлэхэд. Үгүй яг сандрахын цаашаа тарих бүр логлогч ерөөс юу ч орж ирдэг. За гараа өчнө олдох байл гэдэгээс сууж штэ тий. Үгээ мартах гээд байна уу? За тийм юм ингэж ярина гэсэн төлөвлөгөө ерөөсөө алга. Тэгээ гараа тухайынхаа эмоцоор тэгээ яриа л угаасаа мэдхгүй юм ярьж байгаа биш мэддэг юм ярьж байгаа учраас тэгээд болцгоо үлгүүдэл гэсэн бодолтой л байна. Яг одоогор бол тий. За тэгээд өнөөдөр ямар ч байсан өнөөдрийн семинарт нь гоё спикер болж орж байгаа хоош ч гэсэн бас олон шинэ арилжаачдад бас тий үлгэр дөөрэл үзүүлээд яваарай. Тэгээд өнөөдрийн семинарт нь амжилт хүсье. За баярлалаа. Эцэг ахтаа бас ирсэнд бас маш баярлалаа. За баярлалаа. За залуусаа манай өнөөдрийн семинарын дахин нэг гол дүр болох за Анир гээд спикертайгаа одоо хэдүүлээ танилцгаая. За сайн байцгаана уу. Ингээд Forex-ийн зах зээл рүү бас ингээд хөл тавиад бас тодорхой хугацаа ингээд өнгөрүүлж байна. За тэгээд миний одоо дотор одоо бодогддог зорилго маань бол одоо энэ дэлхийн одоо зах зээлээс хамгийн том зах зээлээс монголчууд минь ямар их оюуны потенциалтай байлээ тийм ээ. Тэгээд санхүүгийн эрхчлөөнд нэмэлт тогтмол орлоготой болгохын төлөө хамтдаа бүтээцгээе, сурцгаая тийм л одоо урайтай одоо бодолтой сэтгэл зүрэхтэй л урагш хаалгаж байна да. Манай Анир маань болохоор манай XM брокероос одоо 7 хоног болгон явагддаг үн төлбөргүй вебинар дээр бол ерөнхий одоо багшаар бол байдаг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас манай XM брокерийн үн төлбөргүй вебинар дээр бас хамрагдах боломжтой. За тэгээд өнөөдрийн хувьд тэгэхээр яг одоо ерөнхий спикер болж байгаа шүү дээ. За сандрал хэр байна? За ерөнхийдөө бас өмнө бас нэг яг мэрэгжлийнхээ дагуу бас олон хүмүүс юм лекц тавьдаг байсан нэг 4-5 жилийн өмнө. Тэгээ бас айгүй одоо 4-5 жилийн хугацааны дараа ингээд ямар ч тайзан дээр гарах гэж байна. Бас сандрал байна шүү байна. Нууцгүй бол яг нууцш бол ямар мэрэгчлээ хүн байгаа вэ? За би 3 сургууль сурч ирсэн. За хамгийн ихнийх нь болохоор QV нисхийг сургууль сурч ирсэн. За тэрийг бол 2008 онд тэндээсээ ирсэн. 2012 онд болохоор шинжлэх ухааны технологийн сургуулийн компьютерийн ухааны сургуулийг төгссөн. Компьютерийн удирдлагатай систем мэргэжлэр за 2017 онд удирдлагын академи бизнесийн удирдлагыг төгссөн. Тэгээ ерөнхийдөө бол бизнесийн салбарт төслийн удирдагч
мэрэгчлэр бас нэг тодорхой хугацаанд ажилласан. Одоо ер нь арилжаа хийгээд ер нь хэр удаж байгаа вэ? За харилцаа хийгээд нэг 3 жил гарсан болж байна. Ерөнхийдөө 2 жилийн бол маш сайн education талдаа бол яг full time суралцсан тийм юм байгаа. За ер нь бол бас өөрийн чинь талаар нөгөө одоо вебинарт нь оролцсон залуучуудын хувьд айгу сэтгэл өндөр байд юм байлээ шүү дээ. Тэгээ айгу хичээлийг дэлгэрэнгүй айгу гоё заадаг, ойлгохтой заадаг гэд тэгж илээ. За тэгээ ямар ч өнөөдөр аниртай одоо амжилт хүсье. Семинараа маш сайхан бас тий сандралгүй. За миний өмнө ч гэсэн бас яг өмнөх семинар дээр гарч иж байгаа сандарч исэн би бол анх удаа гарч исэн болохоор тэгэхээр ямар нэгэн сандралгүй маш сайхан семинарыг хийгээрээ. За амжилт хүсье анираа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Амжилт хүсье. Хаашгаараа би таслаа. За. За явсан. Зүйлээ ардаа хайцсан байх хэрэгтэй шүү. Яг цоошин өдөр хийж байгаа юм шиг сэтгэл зүгээ шууд рестарт хийх хэрэгтэй шүү. Тэгэхээр одоо шийдэл энэ харилцаанд орохдоо та энэ найдвар чинь өмнөх харилцаанд ямар ч холбоогүй байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Яг л энэ зах зээлийнхаа нөхцөл байдлыг харах хэрэгтэй шүү. Өмнөх одоо алтан дээр ороод бизнесийг рейнжж байгаа тавцсан байсан тэр арилжааны чинь найдвар хийж хамаагүй шүү. Яг одоо л энэ зах зээлийг ажиллах хэрэгтэй шүү. За тэгэнгүүт доошоо эсэргээрээ мэдээж бидний эсрэг зүг рүү хөдлөнө. За энэ үед уурлаад мөхөндөө эсвэл одоо юу гэдэг фильтрээд тэ арилжаанаас гарлаа. Тэгсэн чинь яг бидний арилжаанаас гарах мөчид зах зээл энэ бол тутахын алдагдчих юм шүү. Яг тэгвэл бидний энэ хийж байгаа зүйл энэ график гэдэг чинь тэр чигтээ хүний сэтгэл зүй зүйл багтдаг шүү. Энэ хөдлөд байгаа графикууд чинь арт ерөөсөө хүний сэтгэл зүй яваад байгаа. Хүний сэтгэл зүй шүү. Тэгэхээр энэ сэтгэл зүй байхгүй учраас энэ ч өөрөө яг нэг тийм сонир зүйл очиж шүү дээ. За үргэлжлүүлээд simple mindset message. За та одоо ингээд энэ байгаа их их трейд хийж байгаа хүмүүсээс хэдэн жилийг яг арилжааны зөвхөн арилжааны техник шинжилгээ сурахад зарцуулж хугацаа. Энэ Forex чинь энэ нээлттэй арилжааны би зах зээл шүү дээ. Гадаад улсын зах зээл гэж. Энэ Forex гэдэг юм чинь юу бизнес. Тэгэхээр брокер гэдэг юм чинь бид нар хөшүүр буюу номер 1 одоо хайртай хамтрагч авах байна. Тэгэхээр бид нар зүг зүйтэй брокер одоо ингэ суух хэрэгтэй. Тэгэхээр энийг манайхан хүрээлттэй найзтай хэлж байгаа. Маш сайн судлах хэрэгтэй. За манай брокер бол мэдээж харилцагчаа та нэгэн дунд дэлхийн зах зээлээс хамтдаа хөгжих, хамтдаа баялаг бүтээх тийм хүрээлттэй брокер байгаа. За бүгд баярлалаа. Ерөөсөө хүн бохгүй. Хүмүүний гурван чадварыг бид дуурайна. Адалтай, дүрмтэй, төрчээртэй. Магадгүй энэ зах зээл рүү дөнгөж орж ирсэн байвал цаг хугацаагаа тийм хэмнээд заавал нэг метр ч юм уу тийм одоо юу гэх юм. Энэ зах зээл хөтлөөд явах тэр